Сайхан хэллээ. Гэхдээ бүтэхгүй. Хой залуусаа, надад нэг сайхан санаа төрлөө. Намайг хүн болгооч гэж мама ойдогоос асуувал яадаг болов уу? Чи үнэхээр ухаантай юм аа? Халелуя! Хэрвээ би хүн байсан бол шууд Нью-Орлеанд очиж эвэр бүрээгээ хүчтэй чангагчин тоглоод тэдний гайхшруулах болно. Матер миний тоглохыг сонсоод Луис Армстронг, Сидней Бечет нар бүгд миний хойно бичигдэнэ гэдэгт мөрөцөхөд ч бэлэн байна. Сонсдоо. Тийм ээ. Хэрвээ би хүн болвол хаавэсэн ходын хүн манад ирж гайхалтай эцэмэн сонсгоо болно. Өмбөр надад михийн ёсолж хайр талархал өгөх болно. Баярлалаа. Би ч гэсэн чамд хайртай. Би буцаад хүн болохоор байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрнаа. Орой бүр үдшилтийг хийн. Үдшилтийг хийх сайхан шүү. Зүүн гар талд байна улаан ирвэхэ. Баруун талд бор ирвэхэ. Цагаан ирвэхэ лаа барина. Сайхан сонсогдож байгаа биз Луис? Амьдрал богинохон бид энэ дэлхий дээр жаргаж цэнгэх гэж ирсэн. Ийм бидтэй анд минь. Тэгэлгүй яах вэ анд минь? Эргээд хүн болохоор өмнөх шигэ амьдрнаа. Баян хангалуун жаргалтай амьдрна гэдгээ ханхуугийн нэрээр хангаргалж байна. Чи гэрэл үсттэй. Тийм ээ. Тийм. Сэтгэлийн гүндих өгөө орхих хэрэгтэй. Чиний хөнгөмсөг зан хариуцлагатай болон өөрчлөгдөж би бүх чадлаараа сайн ажиллаж хүсч мөрөдөж байсан замаараа явах болно. Би буцаад хүн болохоор өдөр болгон хийх ёстой зүйлээ сайн хийгээд байвал бүх зүйл миний санснаар болно. Хүн өгснийхөө хэрээр авдаг гэсэн аавынхаа үгийг мартаж хизээч чадахгүй. Чи ч гэсэн энийг санаж яваарай. Бид хүмүүс болохоор бодсон бүхнээ би юуснэ. Би бүрээгээ хүснээр өглөө. Би тансаг амьдрал домбох болно. Харин би цоогийн газраа хөл дээр нь босгох болно. Бид хүн болгоо.